За усан сэлэлтийн авраг үйлсдэлгэр наашаа хүрээд ирдэ. Манай бэж би аргасан цаашаа энэ хоёр шатны намар шиг хоёр жита би. За сэл сурж гин үү? Сурж байна. За. Нэг юм арга хэрэгтэй болсон. За. Би одоо тэгээ дараа юм халуун орно хэрэгтэй. Амар сэтгэл болж байна. Сүртэй олцоод ирнэ. Сэлдэг. Очоод юу нэ одоо. Сэлц маш тоо. Зөвлөлтөө. За нэг шумч харъя. Энэ Дэг ингээ бүр уснаас амар айдаг байсан. Одоо ингээ жоохон явдаг. За яаж сурсан бэ? ихэд оког зааж өгсөн. За. Тэгээд дараа нь анаа намайг амар зоригжуулаад би бүр уснаас амар айдаг заяа. Өглөө дөхөс жаадаг байсан гэсэн сая одоо ийм зам болоод ирсэн. Би сэл сурна. Дараагийн удаа уралдаг болчиход юм. Бүгдээрээ сэл сурах. Ой тэр ерөөсөө юм сурахгүй өөрөө техникээр сэлээд байгаа гарлаа шүү да. Тэний чүгнэ. Тий. Яг өөрөө. Энэ булганы баяагт сурсан сэлэлтүүд үү? Шууд ингээд баян наадах юм бол холоод ийг гарч ирсэн байх хэвээр юм шиг өөрөө. Шагаагаа гэх юм бол ингээд гэдэг байна шүү дээ. Бодомаа. Энэ пүүлээс салхаа байлаа ер нь гоё юм байна уу? Сайхан байна. Сайхан байна шүү дээ. Оо яа хоолтой ийм пүүл байстай газраа авах. Ихэлцүү байна. Одоо тэгээ сэлмээр санагдаад байна. Сэлэх газар. За ямар жимс авч ийн? Өөрөөр идэдий түжигсэн амтлаа. Асуу үсээ дэг. Асуу. Ийм загч байгаа юм да юм. За бид хоёр ингээ баахан л юм авлаа. Өөртөө нэг ийм завлаа. Танад ийм авсан. Ийм гоё. Зохион байгуулалтын ажиллаа гэж нэрээ. За дэлгүүрээр явах хэвээр тоглоом биш байлаа. Амар халуун маань энэ гадаа бараг 30 градус байгаа хаа. Бүр үнэхээр халуун байна. Тэгээд Янжка тэр нөгөөний дэлгүүрийн тэргийг буцааж өгөх гүгээ авчлаа. Тийш Янжкаг зараад сайхан зогсож гинөө. Гэхдээ ийм халуун ийм өдөр шинэ жилийн ийм зохион байгуулалт ямар сони юм. Кинконг маркетад баг л ажилд ороход өглөө. Түрүүч юм жуулж зөв сэтгэлмэн жуулж. Бараг өндрөж надад ч юм шүү. Юу вэ? Аач метр хэлээ яасан. Метр татгаа юм баг. Яг метр таах юм бэ. Ингээд 10 сая дон. Юм байна. 10 саяар таамагтай багцаалаа. 2 сая 400 мянга. Биш сая 400 мянга. За одоо бид төр ширээгээ засч эхлэх чинь. Тэгээд эндээс нөгөө чимэглэл хайсан чинь нэг тийм сүртэй чимэглэл мөнгөл байдаг юм нөө. Тэгээд нэг юм хоёр ширхэг саал оллоо. Тэгээд энүүгээрээ л аргалъя да гэж бодчих. Гэхдээ ингээ нөгөө халуун орны шинэ жил тэмдэглэж байгаа уур амьсгалаар юм цуглуулах юм тэнийг юм байна уу? Цас байх. Харин тийм тэгсэн хэрнээ ингээл шинэ жилийн юм шиг юм байгаа л. Мах хаан байна. Хоол хаан байна. Хоошур хаад. За орой 6 цаг боллоо. Манай шинэ жил эхлэхэд бэлэн боллоо. Наач манай охтууд одоо болтол 18 20 болчиход хаад хэнж байхгүй байна. За тэгээд манайх энэ удаа нэг бөөнөрөө хотод ямар нэгэн одоо артист авчир нэг уламжлалт шинэ жил хийхээс илүү шинэ жил хийх мөнгөөрөө бөөндө халуун оронд ирэх гэж бодсон. Тэгээд халуун оронд ирсэн ч гэсэндээ бас нэг юм хүндэтгэлийн хүлээ авалт авах хэрэгтэй шүү дээ. Тэгж бодоод бидэд янжкатаар энэ ингээ ширээг ингээ заслаа. Тэгээд мэдээж энэчээ байгаа нэг ресортоос хоол авсан. Тэгэхгүй бол нөгөө энэ чинь хоол ихэд савсуулганы үед аягүй тохиромжгүйс учраас энэ чинь ингээ паста захиалаад тэгээ мэдээж 70 орн болохоор 70 хоолоор аягүй алдартай юм байна. Янз янзын 70 хоолнууд байна. За тэгээд энэ чинь болохоор ингэж хоололж дуусаад би тэндээ дуу тавьж аваад энэ чинь бүгжиглэн гэж бодож байгаа байхгүй. Тэнгүүтээ энэ чинь ингээд ийм мини бар зассан. За тэгээд энэ одоо дулаан орнд байж болох хамгийн гоё юмнуудыг нийлүүлээд ийм мини бар заслаа. Тэгээд би тэд өнөөдөр одоо хүлээн авалтын үдшийн цэнгүү юм уу да.
тийм зүйл хийх гэж байна. Цаг 6:22 болчих. За эрхэм цасан огтоо. Цаг ид болж байна. 6 цаг 22 минут болж байна. Ой. За яасан юм бол та яасан юм бол? Яасан. 6 цаг 22 минут болж байна. Эмэгтэй хүмүүс угаасаа хоцордоо штэ. За одоо гэлзээ. Хоёроо. Гэлзээ. Эрхэм хадагтай нараа та бүхнийг анхаарлаа нааш нь хандуулахыг хүсэж байна. Энэ үдэш бол Хүмзий баг хамт олонний хайртай дотны найз эгч дүүс хайртай хамт олон бидний баярын өдөр. Өнөөдөр бид жилийн эцсийн тайлангаа баяр жаргалтайгаар хуваалцаж байгаа үдэш үлээ. За тэгэхээр энэ өдөр бидний хамгийн том зорилго бол өөрсдийгөө дүгнэх хамт олонтойгоо хамтдаа сайхан аз жаргалтай мөчийг өнгөрүүлэх. Тэгээд дээрэс нь бидний хувьд аяллахаа хамгийн гоё аз жаргалтай мөчийг дурсамжийг бүтээх ийм сайхан үдэш байгаа. За тэгэхээр өнөөдөр бид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос гараад 3 хоногийг өнгөрүүлсэн байна. Тэгээд Вьетнамын Пхукок арал дээр шинэ жилийн өдрөө хийж байна. За энэ өдөр бол бид 2024 онд ямар сайн ажиллалаа. Тэрийгэ 25 ондоо дахин 2 жиш, 3 жиш, 4 жиш бүр 5 дахин өсгөн гэсэн зорилготойгоор эхлүүлж буй баярын өдөр юм аа. Тэгэхээр та бүхнийхээ өмнө Хүмзий багийн Хүмзий байгууллагын захирал хадагтай Баасан дэлгэрийг баярын хундагны үг хэлхийг урьж байна. За малгайг авчдаг юм уу? За тэгэхээр хэдүүлээ жил болгоны шинэ жилдээ ингээд маш их ач холбогдол өгч тэмдэглэдэг. Тэгээд өнөөдөр сог авах болох надад муухай байна. Йоо бүр сог санчлаа. Йоо тэнгүүд. Тийм ээ. За тэгээд хэдүүлээ эх жилийн шинэ жилийн энэ жилийн хийгээ бүр давуул шинэ заяа. Энэ халуунаас болчих. Тэгээ маа багийн уусаа гол зорилго, миний зорилго бол би өөр амьдралдаа амар олон баяр тэмдэглэхийг хүсдэг. Надад өөрснөө өөр юм байдгүй. Би ингээд амар гоё баяр тэмдэглээд гоё дэлгүүрээр яваад бэлэг аваад тэгэл ингээд бүгдөө амар гоё хувц сунараа аваад тэг ингээд амар гоё шин юм аваад эл бөөнөрөө аялал зугаалаа. Тэгээд би өөр тийм юм хүсдэг. Тэгээд тэр хүмүүсээрээ би ингээд эргэл буцалтгүйгээр нэг өөрөөсөө тусдаа 5 хүнийг сонгосон. Тэр нь одоо ингээд үүс дэлгэрийн янжинд улам мөнх хотхон мөнгө солонго дэлгэрмаа гэдэг ингээд 5 хүн байна. Тэгээд ирээдүйд амар том компани болох хэрэгтэй юм шүү лээ. Тэгээд энэ жил нөгөө нэг дүгнэлт юм хийгэрэй гэсэн чинь хамгийн сонин нь энэ 2024 онд хамгийн олон удаа Хүмзий бага тараа гэж бодсон. Тэгээд 12 сард нэг юм бодсон. Окей, тараагаад яг яах юм бэ? Ямар ч ийсээ хэдүүлээ ингээд амар сайн ажиллаад тэгээд юмны ард ингээд гардаг. Тэгээд би та нарт ингээд алхам тутамдаа хэлж байгаа. Нэгэнтэйгээ эвтэй байгаарай. Битээ нэгээ гомдоогоорой. Нэгэндээ муухай үг санаандгүй ч болоо битгий хэлээрээ. Нэгээ хүлээгээд энэ дэлхий дээр бүх хүнтэй хэрэлдэж болох байсан ч гэсэн та нар хоорондоо хэрэлдэж болохгүй шүү. Хэрвээ хэдүүлээ хоорондоо муудаад энэ баг ямар нэгэн байдлаар ан цавтай болох юм бол 5 жил 10 жил Баасан дэлгэрээр одоо хөдөлмөрлсөн та нар хөдөлмөрлсөний үр шим байхгүй болно шүү. Тэгэхээр энийг амар сайн санаарай. Тэр мөнгө олно уу болохгүй нөө овсоос хөөгднө үү ажиллаа хийнэ өдөрт 10 мэдээ орно 20 мэдээ орно бол 49-р асуудал хамгийн гол нь хэдүүлээ ингээд залуунаасаа хамт өнгөрүүлж байгаа юм чинь нэгэндээ маш дээдээр маш хүндэтгэлтэйгээр хандах ёстой шүү гэдэг би дахин байн хэлье. За энийг эргүүлэх юм тийм үү? Яна үстэй чи чиний хамарсан юм миний нэвтрүүлж явна. Хөөе на түмэн цагт яг чинь. Тэгээд дараагийн өөр ингэрээ хийж байгаа байж байгаа. Хутин чинь. Чиний зурлаачтай суугаад байгууллагатай стратеги ач холбогдолтой гэвэл болно шүү дээ. За тэгээд ийгтэй хамаагүй. За 2022 За ирчил хідүүлээ алнаа. Happy. New year. Өө наач толгоор руу ч явчих хөөе. Ядагчгүйсэн юм байна шүү дээ. Cheers.
За ингээ 2025 онд Европ шинэ жилийн тэмдэглэцгээе. Чихнээсээ cheers гэж хэлэх нэ. За энэ жилийн энэ үеийн хамгийн том ёслолын үйл ажиллагаа эхэлж байна. За энэ юу вэ гэхээр бид бүхэн байгууллагын шилдэг тодорхойлоо. Миний би өөрөө нэгдүгээр нэрээ өгсөн боловч хэн солоо өгөөгүй. За тэр яг уу. За тэгэхээр мэдээж энэ жилийн байгууллагын хамгийн шилдэг ажилт нар Хүмүүлтэйвэ. шилдэг ажилт нар шилдэг ажилт нар Human Z байгууллагын 2024 оны шилдэг ажилт нар Human Z багийн 6 гишүүн зургуулаа тодорсон. Та бүхэндээ баяр хүргье. За тэгээд Вьетнамд нөгөө цом хэлгийн медаль өгье гэсэн ч юм байг тийм ээ. Тийм байдгүй гэж хэлээ. Монголоос нэг юм зохиодог байжтэй гэж бодсон. За тэгээд гэхдээ бид одоо нөгөө шинэ жилийн комиссийн хувьд бид хоёр шилдэг ажилчдаа бэлэг бэлцээ. За энэ ингээд мөнх отхонгой бэлэг шүү. Өөрөө ч хүсэл сонирхолд нийцүүлэн сонголоо. За за энэ нөгөө юу юм мөнх отхоо? Энэ ингээд бүх солонгийн шилдэг ажлынхан бэлэг шүү. За энэ тийг сүлдэг. За энэ ингээд үйлс дэлгэрийн бэлэг бай шүү. За тэгээд энэ янжин дулмах байгаамаа. За ингээд янжин дулмах. За би камера бэ. За ингээд энэ манай шилдэг ажилтны дэлгэрмагийн бэлэг байна. За энэ бол шилдэг захирлын маа бэлэг байгаамаа. Яачгаа өөр ядраад өөртөө авч үгүй шал тэнэгчтэй ингээ харан барай өөртөө авч гэдгийг нэг юм авсан. За тэгээд энэ бол нөгөө нэг Вьетнамд байгаа бүхэл limited edition-уудыг нийлүүлээд Вьетнамд шинэ жилээр тэмдэглэж байгаа юм чинь Вьетнам уур амьсгалтай бэлэг байсан дээр гэж бодоод сонгосон шүү. За тэгээ баярын минь төргийа. За. За болсон. Дэгийг нэг удаа ч болоо ногоон өнгөнөөс холбуулъя гэж бодсон. Тэгээд дэгийг шиг санагдсан. За энэ сокогчдод энэ өнгө бол сокогч л өнгө байсан. Окогч бол элдв юм дургу тэгээд өнгөний хувьд бол маш эстетик байхыг бид нар угаасаа мэддэг. Тэгээ энэ хоёр нь илүүдвэл авч гэхдээ танд илүүдэхгүй. Та эндээ явандаа дуртай болно. За энэ бол би зүгээр өөрөө ингээ авсан юм аа. Үүс дэлгэрийг болохоор би нөгөө нэг шар өнгийн бикини аавна гэдээ ахаар уг нь би хослуулсан юм аа. Тэгсэн аваагүй лээ. Өөр ягаан ирээнийг авсан байлээ. Гэхдээ чи авчихгүй юу. Тэгээд энтэйгээ ингүүл айгу гоё юм байлээ шүү. За. Баскетч одоо яах юм? Таны хэлснэж хэлчих юм уу? Эндээ бандаж левчгээ хийлгэсэн үү? Окей би угаасаа нөгөө юм ингээд тавыг авсараа сурцсан. Ерөөс нь өөртөө авах гэж яаж юм. Өөрөө авч тэнийг юм, өөрөө авч тэнийг юм гэхээр би за нэг том юм авчихаа бандаж левчгээ хийчихээ. Тэгсэн чи ийм том юм болоод. За unboxing явлаа. Үй бигээ дадаад хэлсэн бэ. Ямар гоё. Limited handcraft гинэ. Энэ нөгөө limited edition. Limited edition. Тэгээ King Mart exclusive. Хүнээр утгаж хаанаасаа ийм юм олоо авчдаг. Бэ энд нэг юм. Энэ уус Focoгийн Үгүй байгаа. Зүүнд байгаа. Тавьж. Зүг. За одоо наадгаа тавьчих. За дараачих юм. Энэ бүх ижил юм уу? Өстө 70 өнөрч байна. За юм уу? Тийм биш. Сав юм уу? Ваа ямар гоё. Энд ихтэй ямар гоё сан бэ тий? Яс цэнд ор юу ажи явцгаа. Хасан. Энэ бохт. Би бүр ямар хөвгүүч уусаа. Тийм ээ бид нар Yes. За энэ чуг Ислам юм уу? Төгчөлтэй тань харахгүй. салчин. Хэдүүлээ 100 өстө алах нэ. За дараачуудаа ямар далаа үзэх вэ биз? Бангкок балыг Египт явъя. өдөр хаана хийлээ Австрали. Сингапур шүү дээ. Марина Бэй. Марина. Бүгд өөр. Гүшт Нью-Йорк шүү дээ. Манхаттен.
яашаа Зар явмаар байгаа байхгүй юу? жиж барал орчөө ойрхон. За ирээ явчих уу таашаа. Та нар жоохон охтуудын юм байж л та. Аа тэр биш нэ. Аим чийл юм бичлэг штэ. За ингээ одоо нэг нь ингээд чийл Зөөлөн ярих. ингээд Царины урд Юу л амар юу яа. спидийн удаан. Ингээд тавлаа нэг нэгээрээ суун заяа. Тэг ингээд сууж ангууд ингээд хоёроор ингээд гүйж ирээ тэгэнгүүтээ нөгөөтөө ингээд өрөөд тэгээд нэг өрөөлээд ш. Тийм хийх юм яа.